баг хурлаас гарсан шийдвэрийг Монгол улсын дээд шүүх хүлээж авах, бүртгэх асуудал бол яригдана. Гэтэл одоо Монгол Ардын нам гэдэг бол Монголын дууган нам хамгийн том институттай энэ байгууллага өөрөө баг хурлаа бол хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ дэр хит хитэн асуудлууд гарсан гэж намын хууль эрх зүйн хэлтсийн дараагийн хувьд бол үзэж байгаа. За энэ нэгдүгээрт юу вэ гэхээр намын дүрмэн дээр ганцхан зохицуулт байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намын баг хурал зөвхөн намын даргын орон гарсан тохиолдолд намын даргаыг сонгох эрхийг хэрэгжүүлэхээр бол заасан байна. Тэгвэл орон гарсан хэсэг нь бол тодорхойгүй. Өөрөөр хэлбэл хуульд нийцсэн, дүрмд нийцсэний дагуу өргөдөл бол өгсөн зүйл бол одоогор бол миний мэдхээр бол алга байна. Энэ дээрээс бол илэрхийлсэн юмнууд бол тодорхой илэрхийлсэн юмнууд бол бий. Гэтэл яг бид нар бол өргөдөл нэгдүгээр ирсэнгүй. Тэгэхээр өргөдөл ирээгүй байна гэдэг маань өөрөө орон гарсан хэсэг нь бол тодорхойгүй нэг тийм эргэлзээтэй нөхцөл үүсгэж байна. Сан сургалтын явуулсан ба. Би одоо яг энэ асуудлыг ярьж. Тэгэхээр яг энэ асуудлыг бол хурал дээр тал талаасаа бол саналуудыг гаргаа хэлсэн. Гэхдээ энэ ч одоо оронтой гараагүй байхад ингээд их хурлын буюу намын их хурлын эрхэд ингэж халдах боломжтой мөн гэдэг асуултыг бол асуусан. За энэ дээр бол хууль тогтоомжийг бол тал талаасаа л тайлбарлалаа. Гэтэл одоо хууль тогтоомжийг тайлбарлах эрх бүхий этгээд бол Монгол Улсын дээд шүүх өөрөө. Ингэж тал бүрээс нь тайлбарлаад за намын баг хурлыг удирж Бат Эрдэнэ дарга маань за санал хураалтыг явуулна гэдэг агуулгаар буюу намын даргаыг сонгох асуудлыг бол шууд шийдвэрлэхээр шийдсэн. За ингээд санал хураалтын процесс бол одоо явагдаад хяналтын тооллого бол явж байна. За энэ дээр бол бас нэг асуудал гарсан юу гэж ойлгомжтой вэ гэхээр тоолгын комисс бол өөрөө хэрхэн одоо энэ тооллогыг зохион байгуулах юм бэ гэдгийг бол бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн гэдэг агуулгаар хоёр өрсөлдөгчтэй. Өөрөөр хэлбэл Амар Баясгалан улсын хурлын дарга за Зандан Шатар ерөнхий сайд гэсэн ийм хоёр хүн бол Монгол Ардын намын даргад өрсөлдөж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн мэдж байгаа үндсэн зарчим гэвэл ардчлалын зарчим. Монгол Ардын нам Монгол улс өөрөө ардчсан засаглалтаа ардчсан нийгэмтэй улс. Үндсэн хуулинд маш тодорхой дурдсан. За ингээд хоёр нэр дэвшигчийн хооронд санал асуулгын үйл ажиллагаа явуулахаар болсон. За гэтэл тооллогын комиссийн зүгээс бол бидний бүрэн эрхийн хэмжээнд, бүрэн эрхийн хүрээнд аль нэг нэр дэвшигч маань Монгол Улсын намын тухай хууль заасны дагуу, намын дүрмд заасны дагуу 3-2-ын саналыг аваагүй тохиолдолд нэгийг сугалж аваад буюу хамгийн өндөр санал авсан этгээдийн сугалж аваад тэр хүн дээр нь буюу өрсөлдөгчгүйгээр тийм үгүй гэдгээр санал асуулга явуулъя гэдэг журмыг батлаа гэдэг агуул ирсэн. За би энэ дээр бол бас өөрийн байр суурьаа бол баг хурал дээр илэрхийлсэн. За ингэж хүчээр түрэмгийлэн шийднэ гэдэг бол өөрөө байж болохгүй асуудлаа. Яагаад вэ гэхээр энэ өөрөө ардчсан нийгэм дүрмтэй хуультай асуудал баггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хууль дээр ч ардчсан байх талаар заасан. За эргүүлээд шинээр батлагдсан одоо мөрдөгдөж байгаа улс төрийн намын тухай хууль дээр ч бас маш тодорхой заагдсан байдаг. Юу гэхээр ардчилсан зарчмын өрөөнд хэнийг нэг ялгуурлан гадуурхгүйгээр хэнийг нь илүү боломж олохгүйгээр тэгш боломж олгоно гэдэг залттай. Гэтэл за нэг нь буюу аль нэг нэр дэвшигч нь олон санал авангуут нь за танд давуу эрх олгож таныг ганцаарнг нь өрсөлдөгчгүйгээр санал хураачаа гэдэг журмыг баталсан гэдэг агуулга бол өөрөө маш буруу юм схем тогтоож. Тэгэхээр би бол энэ дээр бол маш одоо буруу зүйл хийж байгаа гэж би бол ойлгож. Тэгэхээр энд бол ерөөсөө би бол яг үндсэндээ бол ерөөсөө улс төрийн талаар нь бол яриаггүй. Миний үндсэн зарчим яг хуульчийнхаа үндсэн зарчим юу гэхээр эцсийн хууль түүний дагуу батлагдсан гарсан дүрм журам эдгээрийг дагаж үйл ажиллагаагаа явуулъя л гэдэг агуулга ирсэн. Түүнээс Нэг зүйл одоо үндсэн гэдэг дээр яг тухайн үед нь тухайн моментийн үед нь одоо хуулийн баг нь зөвлөгөө өгч болоогүй юм уу? Тэгээ хүч төрөөд одоо өөрөөр хэлбэл Бат Эрдэнэ дарга энэ асуудлыг шийдэл санал хураалт явуулсан юм уу? Намын дүрмд чинь тоолын комисс өөрөө гормын санал гаргах юм байгаа мó байх юм уу? одоо би бас яг энэ асуудлыг бол асуусан. За явуу гэхээр Гэхдээ тоолгын комисс ингэж баг хурлын эсвэл их хурлын эрхэд халдаж ингэж тэ хууль зөрчил үйл ажиллагаа явуулах боломж байхгүй юм шүү гэдэг агуулгыг тавьсан. За энэ дээр бол маш тодорхой хэлсний үг гэхээр болохгүй гэсэн заалт наана гэдэг агуулга яриад. Тэгэхээр би айгуул яс би энэ улс төрийн туршлага бол байхгүй. Би бол зүгээр хуульчин.
энэ агуулгын хүрээнд болно гэсэн заалтыг нэхлээ харчаа. За тэгээд болно гэсэн заалт нь байгаа гэх юм бол би явъя. Асуудалгүй гэдэг юм ярьсан. Тэгэнгүүт дөрөвт хариулт өгөөгүй. За ингээл санал хураалтын процесс бол болоод өнгөрч. Тэгэхээр одоо яг яах вэ гэдэг агуулга гэж. Тэгэхээр үндсэн зарчим юу гэхээр за улс төржилтийн хойш нь тавьчих. Улс төржилтийн би бол хариулмааргүй байгаа. Яг хууль зүйн хувьд. Юу гэхээр намын хууль заасны дагуу 3-2-ын саналыг авч чадаагүй тохиолдолд Монгол Ардын намын их хурл өөрөө бүрийн эрхийнхаа хүрээнд хуульд ч заасан, дүрмд заасан энэ асуудлаа шийдвэрлэх зүйтэй авах гэж байна. Тэгээд ганцхан зүйлээр яг дуусгачих гэж бодож байгаа. Юу гэхээр яагаад өнөөдөр жирийн Монгол Ардын намын гишүүдийнхаа төлөөллийг сонгоод их хурлдаа оруулж ирэх. Тэндээсээ даргаа сонгочход ямар асуудал юм бол гэдгийг би бол ойлгохгүй байна. Гэтэл үндсэн зарчим бол Монгол Ардын нам гэдэг бол өөрөө иргэдийн эвлэлтэн нэгдэх эрхийн зохион байгуулсан хэлбэр л байна. Зохион байгуулалт хэлбэр байна. Гэтэл яг энэ хүрээндээ яагаад энэ асуудлыг шийдэж болохгүй байна? Бүгдээрээ сайхан асуудлаа их хурлаараа шийдэж болох асуудал байна. Заавал хэрэлдэж энэ дээр одоо санал хураана одоо ингэж тэгээд одоо өнөөдөр цаг хэд болж 5 цаг болж яах вэ? Үүр шөнийн заагаар ийм ийгээд яах вэ? Бүгдээр ер нь хамгийн гол нь зүгээр эвлэлтэн нэгт хийх гэдэг бол өөрөө одоо гадуурч гэсэн ярьж л тий одоо Монгол Ардын намын зовлон бол өөрөө иргэд Монгол улсын зовлон болох гэдэг байна гэдэг. Энэ дахин санал Тэгэхээр зүгээр би ганцхан зүйлийг бол хэлж байгаа нь юу гэдгээр хууль дүрмээ барьяа л гэж. Би бол өөр юм ерөөсөө улс төржилт бол яриаггүй байна. Тавцсан байгаа хүн дээр ганцааран дээр ингээд дахиад санал хураая гэж хэлж штэ тийм. Тэмүүт энэ нь эргээд одоо намын даргын асуудлаа батлуулахаар бүгд хамдаа шүү дээ. Даргын бүрт хүчингүй болох магадлал бас бий болох гэсэн. Яг зөв. Тэгэхээр улсын дээд шүүхтэр очиод бид нар намынхаа даргаыг бүртгүүлэх гээд очихоор үгүй та нар чинь тий ардчсан зарчим байхгүй нэг хүний уралдаан зохион байгуулад тэгээд тэрийгэ бид нар дээр оруулж ирэх гэж байгаа гэдгийг улсын дээд шүүх одоо харуул одоо би бол одоо олон шүүх уралдаанд орсон үйлч явахд харуул бас л их сонирхолтой л үйлдэл болох ба. Энэ асуудлаа дахиад өөрсдийнхөө саналаар шийдсэн юм зү. Согод ингэж явах уу гэдэг дээрээ. Яасан бэ? Хууль шатны саналаар ингэж явуулъя гэдэг орны сандаа багуулын гишүүдээс асуугаа санал хураагаа шийдсэн. Тэр журамыг сая батсан юм уу? Ер нь яг тэр асуудал бол яригдаад байгаа. Юу гэхээр бахуурлаараа шийдвэрлэх боломжтой асуудлууд буюу хууль дүрм заасан асуудлууд бол нэг тустай. Гэтэл Монгол улсын намын тухай хуульд маш тодорхой заагаад их хурлд бүрэн эрх, онцгойлон бүрэн эрхтэй гэдэг тодорхой заасан байгаа энэ эрхүүдийг журмаар бага хуралд олгодох ийм нөхцөл байхгүй. Журамч нь өөрөө хуульд нийцсэн байхыг шаарддаг болохоос хууль нь өөрөө журамд нийцсэн байхыг шаардаж болохгүй байна. Тэгэхээр ууган хүчин гэдэг Монгол Ардын намын хувьд бол үлгэр жишээ манлайлал үзүүлэх нь зөв болов гэж бодож байгаа. Гаргаж ирсэн журам байсан ч гэсэн намын дүрмдээ эсвэл хуулиндаа зөвшөөрөх. Монгол улсын альж байгууллагаас гаргасан журам Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн багс. Монгол улсын хууль тогтоомж өөрөө үндсэн хуульд нийцсэн багс. Тэгэхээр эцсийн зарчим юу гэхээр ардчсан зарчим л баг. Ганцаараа биш тий? Хоёлоо хэрвээ орж ирж байгаа гуруулаа байсан бол гуруулаа, дөрвөлөө байсан бол дөрвөл. Гэтэл энэ 5-6 өрсөлдсөн бол яах вэ? Нэгийг гаргаж нөгөө дөрөв нь яах вэ? Тэгээ 5 уралдаан дундаас тий би ганцаараа уралдаад өөртөө уралдаад өөрийгөө төрүүлжлээ гэлтэй юм шүү дээ. Би зүгээр ингэж л бодож байгаа яг хуулийн хувьд. Тэгэхээр бусад улс төртэй холбоотой асуудлыг бол та бүхэн маань бас одоо манай улс төрч мундаг улс төрчнараас асуудаг. Хуулийн хувьд бол ийм л байна.